Хиймор төсөл. За хиймор төслийн маань хүрээнд зохион байгуулагдж арцгуудын маань тойргийн барилдаанд Алтууд салааны маань ах эгч хоёр одоо сэтгэлээ шингээж урах ханаа урлаж одоо хийсэн дийлээ өнөөдөрс одоо биднэрт одоо хүлээлгээ өгөхөөр ирсэн байна. Тэгээд Алтууд салааныхаа хамт олонд одоо хамт олонныхаа өмнөөс баярлалаа гэж хэлье. За сайн байцгаана уу? Сайн байна уу? Сайхан урьдчилж байна уу? За энэ сайхан төсөлд оролцож байгаа Монгол улсыгаа сайхан эдэр яг юуч хүлдэн жигсэн явж байгаа харцгуудаа 8 харцгатаа ах чөрн эрүүлэг саруул сайхан юу сансан гэсэн сэтгэлчлэн бүтээд ирээдүйн одоо бүгдээрээ сайхан мондог авраг болцоогоороо гэж өврөөгөө дахин энэ дээлээ манай Алтууд салааны хамт олноос 8 одоо сайхан залуу харцгатаа ингээд ур ухаан сэтгэлтэй шингээгээд 8 сайхан дээл хийж ирлээ. Тэгээд өнөөтэй гардуулж өгье. За баярлалаа. Орон хоолны өмнө бөгчүүдэд маань гинтийн бэлэг ирлээ. Алтан утас салооны хамт олон харцгуудад маань зориулан хийсэн шинэхэн дээлээ гардуулахаар иржээ. За бүгдээрээ одоо Алтууд салааныхаа хамт олонны одоо урж өгсөн дээлээ одоо цаахан өмс үзсгэх үү. За. Урт настай, удаан жаргалтай. Урд хормойгч нь унагдаг, хойд хормойгч нь хург ишиг гიშигдэг. Отоод хормойгч нь тос өөхөр милаатугай. Эдэн хэврэг эзэн нь мөнх байх болдугай. Эд үзэгчдийнхээ өмнөөс ерөөлөргүй. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч үндэсний хувьд сурлалын Алтан утас салон. За ингээд Монголынхаа яг иж өсөж байгаа 8 сайхан харцгатаа тэгээд манай Алтууд салааны зүгээс одоо сэтгэл шингээ урлаа сайхан дээл хийж өглөө. Тэгээд одоо Монгол бүхийг бол манай Монголын ард түмэн үнэхээр хайрлагж хүндэтгэж шүтэж явдаг. Тэгээд одоо манай энэ сайхан харцгууд маань одоо тэр сайхан Монголын ард түмний хайр хүндэтгтийг хүлээж цаашдаа одоо ард түмнийхээ хүсэн хүлээсэн тэр аврах сайхан саланд хүрэх байхаа л гэж би итгэж найдаж байгаа. Тэгээд ард түмнийхээ итгэл найдварыг алдахгүй хичээ зүтгэх байхаа гэж бодож байгаа. Тэгээд манай Алтууд салааны зүгээс бол ер нь Монголынхаа нийт ард түмэндээ эрүүл энх, саруул сайхан, иржүү сайхан шинэ жилдээ юу сансан сэтгэлчлэнс бүтэж илгээр энх хамгаалан төрлөөрөө төвшин хамгаалан байх болтугай. Тэгээд манай Алтууд салаа Монголынхаа ард түмэнд үйлчлэхэд бэлэн байгаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч үндэсний хувьд сурлалын Алтан утас салон. Хиймор төсөл. За сайн байцгаана уу? Сайн байна уу? За бэр өчүүд та сайхан аварцгааж гин үү? Сайхан урж байна уу? Өнөө оройн зочин бөгчүүдэд маань сюрприз болсон гэж хэлж болно. Учир нь тэдэн дээр Архангай аймгийн Бадсангал сумын харьяат Монгол төрийн наадмын дэвжээнэ дөрөв төрүүлсэн удам тавраг, Монгол улсын гавья тамирчин, Монгол улсын дархан авраг өсөх хоёр хүрэлцэн ирсэн. Хөдөө нутагта цэнхэр дэлгэцээр 6 залуу зааны гал гарсан барилдааныг шимтэн үзэж, сүйд нь орондоо мөрөөдлөг хүслэн шивнэн асан залуус маань чухам энэ хүчтнүүдийн гаргасан замаар хэдний адил болох гэгэн хүслээр бүхий ертөнцид орсон дамжиггүй. Монгол бүхийн ёс жаягж удгийг эрхэмлэн авч явдаг өндөр аврагтайгаан нэгэн үдшиг хамтдаа өнгөрүүлж үнэтэй сургаалын сонсно гэдэг эдэр залуу хүчтнүүдэд маань ховорхон дохиох мөч байсан нь дамжиггүй. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Алтан гадас ресторан. Хиймор төсөл. Бөгчүүдийн хувьд бол одоо бас бэлтгэл сургууль хийж ихэд одоо ачаалтай сэргэлтийн ч гэдэг юм уу үед нэг хоолыг бас их чухал шүү дээ тий. Хоолыг өөрийнхөө одоо бэлтгэл сургуультанд тохируулж идэх. Тэгээд шингэцтэй эргээгээд нэг гаргасан өөрийнхөө алдсан хүч энергийг нөхөх хоол идэх гээд ингээд хоол ч бас бидний бас баримтлах нэлээд тийм том бэлтгэлийн нэг бас нөлөө үзүүлэх хэлээд шүү дээ. Та энэ голцоо ямар хоол иддэг вэ? Ер нь голдоо шүлтэй хоол. Тэгээд нэг тийм хүүтэн нот юмуд тийм тохиромжгүй юм шиг санагддаг байсан шүү дээ. Тэгээ хуурсан тэр юм бол тийм таарамж муутай. Хөт уусмас бол уухгүй юу тийм.
Ундаа усмс. Ер нь нэг 7 сарын 1-ээс хойш нэг хүүт юм ухаа болчихдгол байсан. Тэгээд тэр нь одоо өөр дасцсан. Хүүтэн ус чинь тэгэл халуун биеийн дээр хүүтнөөт юм ухаар чинь тэгэл бэлтгэл дээр ч ялгаа авахгүй, барилдаан дээр ч ялгаа авахгүй. Нилээн тийм жочмог өөрчлөлт биеийн мэдэгдэж биш үү? Зуурж байна. Ар хуруу сарваа. Шуу таран шуурна. Хүчний бэлтгэл бол ер нь мэдээж одоо нөгөө бүх спортын хаан гэдэг ингээд шүү дээ. Тэгэхээр мэдээж одоо тэр нь байх хэрэгтэй юм шүү. Тэгээд нэг анхаарах зүйл нь бол хүчний бэлтгэл хийж байгаа үедээ маш одоо зөв мэрэгжлийн багш засгалжуулагчтай заавар өгдөг тийм ээ. Одоо мэрэгжлийн хүн гэдэг чинь шал өөр шүү дээ. А тэрнээс болж нөгөө буруу техник арга барилаар хийгээд одоо нуруу турундаа гимтэл авдаг ч байдаг юм уу? Эсвэл нөгөө нэг түрүүний миний хэлдгээр нөгөө цуцсан байсан булчин дээр ахид нэмжээгээд улам одоо ядаргаанд ордог ч байдаг юм уу? Тэгэхээр мэрэгжлийн тийм зааваршгүй хүнтэй ийм бэлтгэл сургуулийг бол явуулж их зөв юм билээ л дээ. Би ч яг хаа тэгээд ер нь өөрөө тийм юу нэг хахад сэтгэлийн хөдөлгөөн багтаа дуу тэгэл байдаг юм л дээ. Тэгээ ер нь бол ингээд нэг айхтар нөгөө хүмүүсийн итгэл ирчгтэр бас хүн дээр юм ирдэг шүү дээ. За энэ жил одоо амар харцгаад одоо сайн барилдах хэрэгтэй шүү, нэг заан болох хэрэгтэй гэж хүмүүс шуугаа яриад эхлэхээр өөртөө тэрийг хүлээж авдаг тийм ээ. За энэ ард түмэн бол одоо нутаг улсынхын гэдэг юм багш засгаж үзэгч нар гэдэг юм уу. Ингээд сол аавна гэдэг би одоо ер нь яадаг хүлээгээд ийм бодол төрүүл бас хэцүү. Тэгээ аль болохоор тийм бодлгүйгээр амармаар юм шиг нойр чухал шүү дээ. 11-ний орой жоохон нойр муутай онцол маргаашин тэгэл ер нь кардант чигэл байдаг. Тэгээ 10-ны орой бол жишээ 1-2-5 да гэж бодчихсон. Тэгээд гайгүй яаш. 11-ний орой бол одоо би тэр дээшээ 5 6 7-гийн даваа ингээ бодоод эхлүүл их хэцүү болчих шүү дээ. За 3-ын доор би чинь нэг ам авна да. Тэгээд нэг харж байгаа амаа авчаал. Тэгээд тэгэл яашаа сайхан барилтанд ач гэдэг тийм бодчихвол. Тэгж өөрийгөө жоохон юу ямаар юм бэлээ. Мэдээж хүн болгон дээр бүх болгон дээр тийм бодол тэгээ хүмүүсийн итгэл нөгөө найдвар тэгээ тэрийг одоо бас биелүүлэхэд бол би ч одоо бас нэлээд хариуцлагатай байх хэрэгтэй шүү гэсэн ийм бодоод эхлэхээр л хүн ч тэтэргүй өөрөө нөгөө сэтгэл нь юу яагаад ирдэг. Төвлөрөхгүй болоод нойр нь хөлж чад. Тийм сэтгэлийн хөдөлгөөнтэй бөхчүүд бол маш их шүү дээ. Яг нөгөө наадмын өмнөх бэлтгэл дээр бол нэлээд бэлтгэл сургуультанд сайн байдаг, мундаг байдаг нөгөө үеийнхнийгаа туудаг те. Наадам дээр ирэхээр нөгөө бүх маань үгүй энэ маань одоо яач яваг юм бэ тийм болцсон хүмүүс ч гэсэн байж идэг шүү дээ. Анзаардаг шүү. Тий. Тэгэхээр нөгөө хүмүүс энийгээ бас удирч чадахгүй юмуд байгаад байна л да. Гэхдээ тэгээд хамархан даваа ихаа төрүүлээд яваад байгаа нэг тэгэл ер нь тийм байхгүй л юм мэдээж те бүгдээрээ бид нар чинь мэдж байгаа юм. Гэхдээ нөгөө 2005 оны наадам бол арай нөгөө өмнөхөөсөө илүү нөгөө өрсөлдөгч нартайгаа хүч зарцуулах гэдэг юм уу нөгөө юм нэрэ баг гайгүй шиг юм явсан наадам болсон санагдаад байна шүү дээ одоо. 2003 онд би чинь төрүүлчээ тэгээд нөгөө чөлөө төхөр олимпийн наадамд орно гэдэг 2004 онд хавар нь Орос руу 2 удаа 30 хоногийн бэлтгэлж яваад нэлээд тийм нөгөө чөлөө төхийнхөө бэлтгэл дарагдаад ядаргаанд үндсэндээ ороод би чинь нөгөө 140 хилтэй тэгээд 120 хилээр олимпийн наадамд орж байгаа. 2003 онд чинь олимпийн ирэх авахын тулд 22 хасаа хийсэн. Тэгээд 4 он гараад яг нөгөө чөлөөтийн бэлтгэл системтэй бэлтгэл рүү орсон. Тэгээ олимпийн наадамд ч яг нэг ахтаж яагаагүй нэг 12 дугаар өрөөнд орлууд. Тэгээ намар нэрээд ерөөсө чигшуугаад ингээд хүний ядаргаанд орчихсон чихэн дотор шонгийн мод уураад байгаа юм шиг болдсон шүү дээ. Тэгээ унтах гад өвтгтэр ингээд нэг юун дотор улаан гэрэл асцсан юм шиг 2 нүдэн дотор улаан гэрэл асцсан юм шиг хөдөө аав ээж дээр очсон. Тэгэл ястаа нэг жинхэнэ одоо энэ хөдөө нутгийнхаа өссөн төрсөн нутгийн тэр агаас их уул ус гэдэг чинь бол шал өөр юм байлээ л да. Тэгэл тэнд нэг бараг сар шихуу хөвтөж аваад ингээл ирсэн. Тэгээ намраас нэхлээ барилдаанд үндэсний бүхэн барилдаанд шууд орсон. Тэр жил чинь тэгэл 2004 он 2005 он дамсан заалны барилдаанууд чинь 7 8 удаа төрүүлсэн байдгийг. Тэгээ яг тэр нөгөө эрчимтэй том бэлтгэл чи өөрөө тэгээ зөв залаад зөв засаад ингээд дараагийнхаа юм руу шилжээд ирэхээр формдоо зөв ороод тэр бэлтгэлийн эрчмээрээ дараагийн 2005 оны наадам
Тэгээд өмнөх наадмуудаас арай жоохон тийм хүч бага зарцуулсан ч гэдэг юм тийм л наадам болсон. Яг наадмын бэлтгэл гэдэг маань үндсэндээ нөгөө жилийн 4 үйлрэлт хийсэн бэлтгэл юмудаа энэ дээр нэг төвлөрүүлж авах тийм ээ. Нарийн ширийн одоо төлөвлөгөө барьцруугаар одоо өөрийнхөө бие үйлдвэрийн хувьд одоо өөрийгөө тэр барилдааны арга барилд одоо бэр хүчээ цуглуулах. За хоёрдугаар түрүүний нөгөө миний ярьдаг тэр орчин юмас тусгаарлах өөрийгөө. Одоо элдв юм санаа зовох одоо юу гэдгийг хөдөлгөөн юмудаа багасгах гэдэг ч юм уу. Ийм л одоо чухал хамгийн чухал юм байхгүй наадмын бэлтгэл гэдэг байна. Тэгээ ер нь бол ингээ анзаараад тахт бол нэг хамгийн дээд нэг сарын хугацаанд л гараад байгаа шүү. Тийм 6 сарын 10-аар гараад хүн чинь ер нь тэгээд юу шүү дээ. Нэг орчинд удаан одоо жишээ нь 30-аас ч юм уу 40 хоног 50 хоног ингээ байгаад ирэхээр бас нэг хүний бие организмын хувьд ч байдаг юм уу сэтгэл зүйн хувьд ч юм уу бас нөлөөлдөг юм байдаг юм шиг байна. Нэг орчинд их олон удаан сар илүү байгаад байвал. Тэгэхээр үндсэндээ наадмын бэлтгэл гэдэг маань нэг наадмын барилдаан гэдэг нь бидний бүтэн жилийн одоо хөдөлмөр хичээл зүтгэлийн үр дүн гарч байгаа шүү дээ. Тэр олж авсан бүтэн жилийнхаа хөдөлмөрийг тэр наадмын бэлтгэл дээр бүх юмаа төвлөрүүлэх тийм сэтгэл санааны хувьд болоод бие үйлдвэрийн хувьд одоо тэрийг бөөгнөд цуглуулж авах тийм л идчүүд тийм ээ. Тэр наадмын бэлтгэл бол үнэхээр сайхан л та. Одоо ч аймаг болгон бүхийн галтай болцсон. Тэгэл тэр цэвэрээр уул ус юмдаа ингээд бэлтгэлээ базааж яадаг. Би ч данк 93 онд наадмын бэлтгэл гарсан гэдэг чи одоо үндсэндээ 30 жил болох гэж байна. Тийм ээ. Тий. Анхны жил бол хин төвчин заан Уранга Эрдэнэт цаа тэгэл Цэрэн Тогтхой ураг Шархуугийн лавсран тэргээ бид тэр хайртхан гэдэг газар гарч ирсэн. Тэгээ 94, 95, 96, 97, 98 гал ингээл мөнх таврахтай. Тэгээ сүлд мөнгөрт нарслангийн галд гараад тэгээ ер нь бүх үлэх дэвжээ маань бас өөрийн гэсэн нэг бэлтгэлийн бааз өөр юм одоо бэхжүүлээгээ сүүлийн 4 жил одоо өөрийн бааз галтай болчиход ингээ бэлтгэлээ. Залуучуудаа бас сургах заах тэднийхээ бас барилдах боломжийг бүрдүүлж өгөх гээд ер нь бол наадмын бүхийн галын бэлтгэл гэдэг маань зөвхөн одоо энэ том цолтой бөхчүүд нь нөгөө залуучуудаа сургаж зааж бэлтгэхээс гадна өөрсдөө бас тийм хэлж байгаа ярьж байгаа үг үйлдэлэрээ ч гэсэн нөгөө залуучуудаа бас үлгэр дуурайлттай байх хэрэгтэй юм шиг. Тэгэхээр харилцсан одоо бие биендээ хүндэтгэлтэй гэдэг юм уу? Бие биенийхээ одоо сургамжтай байдлаар ингэж тэр хугацаанд бие биендээ үр өгөөчтэй байх юм л зүйл юм шиг байна гэж ойлгож байгаа юм да. Энэ Монголын үндэсний бүхий холбоо санаачлаад энэ бүхчүүдийнхаа бас бэлтгэл сургуулийг хийх боломжийг бүрдүүлэх бас барилдааны тоог оншруулах ийм зорилгоор энэ эхний нэвтрүүлгийг ингээд амжилттай хийж зохион байгуулж байна. За энэ эхний юм гэдэг нь мэдээж одоо бас хариуцлагатай ийм байдаг. Тэгээд дараагийнхаа нэвтрүүлгийн одоо эхлэл болж нэвтрүүлэгт оролцож байгаа залуу сайхан харцгуудаа өнөртөө спортын барилдааны их өндөр амжилтыг хүсье. Тэгээ энэ жил бол одоо ардын хувьсгалын 100 жилийн ой болно. Тэгээ энэ одоо сайхан ойн баяр наадамдаа та бүхэн маань өөрсдийн санаж хүссэн даваандаа хүртэл сайхан барилдаараа улсын одоо энэ мянган бүхийнхаа манлай болж наадмын төрөө одоо бас та бүхнийхээ дундаас төрөөсэй гэж ахна одоо бас ах хүний хувьд авраг хүний хувьд хүсэж ингэж өрөөж байна. Тэгээд энэ оролцож байгаа нэвтрүүлэгт амжилт хүсье. Эрүүл өнгө байх хэвээр, эртэл хэмтэлгүй байх хэвээр бид. Тэгээд энэ болгоныгоо одоо алхам тутамдаа сайхан бодож бэлтгэл сургуулаа сайхан хийж энэ одоо нийгэм засагдж байгаа энэ сайхан зөв мэдээлэлтэй, зөв одоо энергитэй ийм сайхан нэвтрүүлгээ улам одоо өнгө зүстэй сайхан болгож ингэж оролцож байгаа түнэртээ дахин одоо талархал илэрхийлье. Тэгээ амжилт хүсье. Ийхүү нэгэн үдшийг дархан аврагтай хамтдаа өнгөрүүлсэн харцгууд маань амрах болжээ. Барилдаан ойртох тусам хариуцлага нэмэгдэж буй харцгууд маань амралт бэлтгэлийн цагийг ягштал баримтлах нь тамирчин хүний бас нэгэн хариуцлага юм а гэдгийг харуулсаар өрөөндөө орцгоолоо. Сайхан амрахыг бөхчүүдэд өрөөгөөд өнөөдрийн нэвтрүүлгээ өндөрлөе. Маргаашин жижүүр говь нутгийн хүчит хоёр харцаг од баяр цацав ширнар байх юм.
сүүлийн тэмээний ачаа хүнд гэдэгт хоёр харцагдаан амжилт хүсье. За ороймд. За өнөөдрийнхээ бэлтгэр сургалт бүх юм ячилж амрах гал байж штэ. Цацаахаасаа төрүүлж унтахгүй бол цацаах маа жоо хөрхрээ болдгоо. Юу харин тийш одоо юу мүү гэд карантин гэд уул нийцээ барилдаа нэрээ бодох зүйл найтай. Яг л барилдаа нэр явж байгаа айгүй айтаа юм биш үү? Барилдаа игээд сайхан юм шиг наадмаар хийж байгаа юм байна. Одоо юу яаж л ийч солонгос явж л шүү дээ. Би юу? Би хамгийн олон ирээл орсон. Солонгос. Модны ширэмээр явсан штэ. Ширэмээр солонгос явсан. Энэ өсгөө хам. Өсгөө авч байгаа юм. Энэ манай энэ харцгуудаас чинь тэр ширэм гантлага явсан. Би явсан. Хангаа явсан. Хангаа тэр гадаадууд нь барилддаг ширэмд нь манайхаар чи хангаа төрүүлсэн шүү дээ. Ширэм хэцүү ширэмээр барилдах. Элсэн дээр барилддаг. Жохо явдалтай. Болгож барилдана. Бүстэй. Тэгээд элсэн дээр дугуй тойрогт. Тэгээд өвдөг тохоо өрөөл унсан тооцсон. За сайхан авцаа өгдөг. За сайхан болцгоохоо. Яв. За өнөөдөр бас их сайхан бүрэлдэхтэй бас нэг чултгоонд урам хайрлах, сэтгэлийн дэм хайрлах бас нэг юм жоохон эсвэл хийлээ. Мартай. За ер нь энэ гоо карантины үед чинь бид нар чинь яг ингээд одоо хүчний бэлтгэл, фитнес тэгээд энэ үнс хийхгүй байсан. Одоо энд сайхан зааландаа хүчнийхээ бэлтгэлийг тэгээ үндэснийхээ бэлтгэлийг хийгээд өглөө сайхан зарайдаг хийгээд бас эд сайхан барилдаж байгаа үеийн харцаг найзууд сайхан ах нартай харцаг нартайгаа бэлтгэл бас хийх тус сайхан байна. Би шингарч байна. Улам ярралах шүү дээ. Ер нь барилдаа сайхан төгсөж जैन. Тэгээд одоо нөгөө бас жоохон сэтгэл ойр дөрөөс нөгөө барилдаагүй. Наадам болохоор байгаа ч юм шиг нэг тийм яг нэг юм хүлээгээд тэгэл байгаад шүү дээ ер нь. Тэглгүй явах уу? Одоо бид чинь бас нэг дор ингээд бас тодорхой хэмжээний хугацаанд ингээ бүр нэг дор байрлаад бүх хоол ундаа хамт идээд бэлтгэл тэгэл одоо бүхэл юмдаа ингээ хамт орж бас сайхан тасаад ер нь сайхан байна шүү дээ. Тэгэл бэлтгэл дээр ч гэсэн бас гоё сайхан партнерууд нэгнийхээ бас нэгэндээ бас одоо сурах юм бас найзуудаасаа ахнараасаа сурч байна да. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Holiday-ийн Улаанбаатар зочид буудал. За сайн байна уу? Сайн. За ажил төрөл сайн байна уу? Хоёулаа нэг түүхээ ажилчдаа ингээд баярлуулж байгаа юм чи дахиад нэг түүхээ ажилч баярлуулж чи тий? Ер нь гинти юм байна. Ийм юм болно гэж бодсон ч гоо. Чи яндаад байж одоо шударгаар ажиллая гэж сайн яваад бас сайн байж тий? Одоо жишээлбэл саяны энийг аваад энийг халах гэлээ. Халаад ингээд ирэхээр өөр ирэхгүй хүн арга шоохорж байгааз үзэгчтэй хүмүүс одоо тэсрийн явдал хүлээж явах шиг байна. Тэгээ та бүхний барилдаанд нь амжилт хүсье да. За. Сайхан тоогны шил Монгол хоолны цуглуулга бууц нэ гэж. Гарч үзнэ. Ер нь төгссөн байх шүү. Энийг бол Spragos гэдэг юм байна. Яг нэг нөө ихэд би мэдэхгүй энийг бас. Харин талхаа бол одоо тав мэдчихээ. Янзаа шатсан шүү ахчаа. Гой мөчүүд янзаа шатсан юм уу? За аав нэг 2 хоногийн дараа очиж байгаа үзсгээс. Хөдөлмөрийн гавьяаны улаан тухай одонгаа шагнуулсан багш та. Баяр хүргье. Хиймор төсөл. Монгол улсын шилжих харцгуудын тойргийн барилдааныг 2021 оны 3 дугаар сарын 14-ний 14 цагаас Unilive 88, AD 900, Sky Live, Ирээдүйн сувгуудаар болон Loop TV, Sky Go-ээр шууд дамжуул. Хиймор төсөл.
Монгол улсын шилдэг харцгуудын тойргийн барилдааныг 2021 оны 3 дугаар сарын 14-ний 14 цагаас UNLive 88, DD 900, Sky Live 92-ээс хогуудаар болон Look TV, Sky Go-ээр шууд дамжуулна. Хиймэр төсөл. Эрхэм үзэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Хиймэрлэг ирсэн Хиймэр шоу нэвтрүүлгийн 4 дахь дугаар үзэгч таны хүртэл болоход бэлэн боллоо. За өглөө нэмэнд өнөөдөр миний жижүүрээ ээлж. За амарчласаа одоо явж нөгөөд сэрээ. Сайхан сэрхгүй болгосаар сэрүүлсэрэнэ. Хогод үдэ. За өглөө сайхан болтоо. За мрах хурдмсараа. Баг ордлоо. Уртын дуучдын уян аялгаунд шимтэн айзам яруу дунд баясан оройхон амарсан чи манай залуу гарцгууд өглөө эрт босцоосон байна шүү. Хиймэр барилдаан ойртох тусам хүчит бөхчүүдийн маань бэлтгэл сургуульд нь чигдэрч алдаа оноогон дэнслэн хариуцлага чангаруулсан байна. За хоног хугацаа ер нь нэлээд өгчлөө. Бэлтгэл ерөнхий бас их сайхан чигдэрч. За өглөөний мэд сайхан амарцаасан уу манайхаа. За бидний одоо бэлтгэл маань бас тодорхой хугацаанд үргэлжилж бэлтгэл бас их сайхан үр дүнгээ өгч өгнө гэж харж байна. За одоо цаашид одоо бэлтгэлийн одоо хяналт тийм ээ бэлтгэлээ одоо форм алдахгүй байх хэрэгтэй. Хоол нойр одоо ямаан тохируулж цаашид улам хариуцлагатай байж бэлтгэл гэмтлээс бие халаалтаа маш сайн хийж анхааралтай ингэж бэлтгэлээ цааш үргэлжлүүлэх хэрэгтэй байна. За бэлтгэлдээ орцгоё. Амжилт хүсье. Өнөөдөр ган тулах харцгийн жижүүр хийх өдрөө. Үүний хамтрагч Баасан хүү харцаг хүндэтгэх шалтгааны улмаас нэвтрүүлгээ үргэлжлүүлэх боломжгүй болсон тул ган тулах харцаг маань ганцаараа жижүүр хийж байна. Баасан хүү маань харцгуудтайгаа хэдий хамт байж чадахгүй ч гэлээ сэтгэл зүрхээрээ үргэлж хамт шүү гэдгээ нөхөддөө дуулгасан гин. Уран барилдаанч Баасан хүү харцагда амжилт хүсье. Барилдаан дээрээ эргэн уулзцгаая. За үзэгчтэй бас нэг хувьяасаа бас мэдээлэл хий гэж бас бодож байна. Тэгээд одоо Хиймэр төслийн хүрээнд зохион байгуулж байгаа ингээд шоуныхаа хүрээнд бид нараас ингээд баг багаараа ингээд шоунд оролцоод явж байснаас дундаас хүндрэх шалтгаан гарсан учраас ингээд шоугаас дундаас нь ингээд чөлөө аваад ингээд орхисон байгаа. Бас 14-ийнхаа барилдаанд бас барилдах юу одоо дотроо бодол байна. Тэгээд одоо бас цаг үеийн байдал нь яах нь одоо нэг хүндрэх шалтгаан байгаа учраас тэгээ одоо 14-нд бас барилдыг зорж байгаа. Тэгээ одоо амжуулж барилднаа. Тэгээд шоуныхаа дундаас ингээд хүндрэх шалтгаан гараад орхисон байгаа. Тэгээд бас нийт үзэгчдээс бас үйлчлэвчээ. Баасан хүү харцаг ар гэрийн гачигдлаар нэвтрүүлгээс ийм чөлөө авснаар ган тулах харцаг жижүүрийн хариуцлагатай ажлыг үргэлжлүүлэх боллоо. Ганцтай чин ганц ардахгүй гэж ган тулагдаа амжилт хүсье. Хиймэр төсөл. Хиймэр төслийн ерөнхий ивент тэтгэгч Хангай Construction. Бид бүгчүүдээ дугаар тус бүр дээр танилцуулж байгаа билээ. Ингээд та бүхэндээ Монгол улсын харцаг ган тулгыг танилцуулъя. За ер нь хөдөө багасаа хөдөө өсөж торинсон. Бүх болох мөрөөдөлтэй их багасаа бүх болъё гэж боддог байлаа. Тэгээд 2008 онд 10 жилийнхаа сургуулийг төгсөөд аврагын тэмрийн дээд сургуульд элсэж ороод тэгэл 2008 оноос бэлтгэл хийж эхлээд одоо бүх болох мөрөөдлийнхаа хиллийг тавьсан да. За анхны цол маань 2007 онд юм уу? Сумын начин цол авч байлаа. Дараа нь сумын заан цол авсан. Тэгээд 2009 онд Дорнод аймгийн Баяр наадам тус 5 доош аймгийн начин цол авч байлаа. Би 4-дөр Хойлтой аймгийн Монгол улсын гард Тэрдэн гартаа таар. Тэгээд
5 дээр нутгийнх гав ерслэн гар. Тэгээд 6 дээр цэрэн тогтох одоо скэдрэмч чаа. 5 давж цолон баталчаад 6 дээр нам амжсан. Тэгэл цэрэн тогтох чанга ялгарч байгаа. Тэр үед бол одоо тэгэл манай нутгийнхан чаа бараа одоо надаас илүү гэдэг юм уу. Үнэхээр л сайхан баяр хөөртэй. Магнаага гартлаа ирсэн. Бидний чи яг нэг барилдахаар дэгдэж штэ. Өөр хангамын юм яриад тэгээд заавал өмнө нөгөө нутаг маань нэр байдаг. Тэгэл зарлуулаад барилдаал одоо ингээл явахаар бас одоо нутгийн нас сайхан уул ус өмөлцдөг баярлдаг байх гэж боддог штэ. Арслан барсын дүртэй, ардын наадмын тунатай, аврагарслан гин халгаатай, авцах харихны авшигтай, аранцал залуу хүчит харцаг минь үү. Шуудганд хүрээд баавгайтай, шуудгад хаад давааныхэтэй, сэнжигад хаад баавралхатай, сувдаж мушгаад хашиж мордоотай. Эрмэг зарбих хүчит харцаг минь үү. Өвөрхөн аймгийн уянга сумын хрият их Монголын хүчтэн дэвжээрдэнсийн хотгон компани бүхо Монгол улсын харцага хүрэл очрын ан тулаг. Хиймэр төслийн ерөнхий ивент тэтгэгч Хангай Construction. Хиймэр төсөл. За ноомхон. За өнөөдрийн бэлтгэл сургалтыг одоо нэлээд сонирхтой чамбай зураг авалт гэдэг ачаал ихтэй. Тийм байлаа тийм ээ. За бэлтгэлдээ шууд оръё. Өгчүүдийн бэлтгэлийг үндсэнд нь манай шилдэг начин Алтан хуйг хариуцсан хэлгэж байгаа юм. Олон жилийн туршлагатай уран барилдаанч начин өгчүүд тус бүрдэнд таарсан бэлтгэлийг ягштал хэлгэж байгаа нь талархууштай. Ордон болоод одоо ирээд өсрөөд. За барайхан хоолоор яваарай. Гүйгээрээ. Яваш гүйч. Жоохон надад хурдаар жоо. Шөө. Түүнчлэн мэрэгжлийн тамирчин Алтан гэрэл багш маань цаг заваа гарган хүрэлцэн ирж үнэтэй зөвлөгөө өгч байгаа нь өгчүүдэд нэн хэрэгтэй байлаа. Өгчүүдийнхээ төлөө мэддэг чаддаг бүхнээ харамгүй хэлж өгч цаг заваа зориулж байгаа тэнд оролцогч харцгууд болон үзэгч олныхоо өмнөөс талархал илэрхийлье. За амсгасаа авш. Орсон. 그래서 운동 가고 있는 운동만 나래 이거 좀 같이 이거 올려라 자 자 어떻게 자 상 자, 못해요. 우코 나죠. 악사닉. 어이. 오로. 오로. 아. 들어와. 네. 예스, 자, 잡죠. 자우스. За ингээд ихээ сайхан боллоо. Амжилт хүсье баярлалаа. За баярлалаа. За өнөөдөр хүчнээ бэлтгэлийг нөгөө Алтан гэрэл багш маань ирж бэлтгэж хийлээ. За өнөөдөр бас нөгөө манай галын маань нэг өрөөний тамирчин Баасанхүү хацгаа маань бас
хүн зүтгэжлэлтэй гарсан учраас өнөөдөр би бэлтгэлээ ганцаараа байлаа бас. Одоо Васаггүй харцаг маань бас байсан бол бас ирч хүчтэй сайхан бэлтгэл хийх байлаа. Гэхдээ бас ганцаараа хийсэн ч гэсэн бас үр дүнтэй сайхан бэлтгэлээ хийлээ. Тэнгэр лөгчтэй баярлалаа. Тэгээ өнөөдөр тэгээд жижүүрийн манай өрөөний одоо жижүүр байгаа. Тэгээд галын маань тамирч одоо Васаг хүндгшил гантай учраас одоо би одоо ганцаараа үлдлээ. Тэгээд ороо ямарчлаасаа одоо хиймэр төслийнхаа хүчүүд харцгуудтай ямарчлаасаа ороо ганцаараа одоо сайхан хоолой гэж өгнөж өгөн дөө. Хиймэр төсөл. Нэвтрүүлгийн турш хэн нэгэнд сэтгэлийн дэм үзүүлж тусалж байгаа харцгуудын сайн үйлсийн аян олон үзэгчийн талархлыг хүлээж сэтгэлийг хөдөлгөж байгаа. Өнөөдөр ган тулах харцаг маань хэн нэгнийг баярлуулахаар замдаа гарлаа. Тэрээр хамт байхгүйгаа ч баасанхүү харцагтайгаа зөвлөлдөж байгаад нэгэн айлыг сонгоо авсан байна. Шоугаа үргэлжлүүлэх боломжгүй байгаа ч сайн үйлсээс хойш суулгүй сэтгэлийн бэлгээ хамтрагчаараа дайгаад явуулсан баасанхүү харцагтаа баярлалаа. Ган тулга маань цар тахлын энэ цаг үед хүн дачааг нуруундаа өөрчиваа онцгой байдлын нэгэн албан хаагчийн гэр бүлд туслахаар шийджээ. Яагаад энэ айлыг сонгосныг одоо хамтдаа харцгаая. За намайг Хүрэл хүчрийн гамтлаг гэдэг. Би Өвөрхангай аймгийн Оюун Цэсмийн хараад Монгол Улсын харцаг сурталтай нэмцлээ байгаамаа. Хиймэр гэдэг төслийн 8 харцаг маань одоо тойргийн барилдаа хийгээд одоо бас юм реалити шоу хэлбэрээр ингээд явуулж байгаа. Тэгээ бид нэр энэ дундаа одоо бас нэг одоо ингээд үйл ажиллагаанд бас нэг жоохон ч гэсэн одоо сэтгэлийн дэм урам хайрлах үүднээс ийм үйл ажиллагаа явуулж байгаамаа. Тэгээд манай галын бүх Улс аймгийн Тэсмэн хараад Монгол Улсын харцаг төрөгийн Баасанхүү гэдэг залуу байгаа. За Баасанхүү маань бас хүн зүтгэжлэлт хамтай учраас одоо надтай хамт ирж чадсангүй. Тэгээд би төлөөлөөд одоо нэг явж байгаамаа. Намайг Амарснагийн Цэвлэн гэдэг. Би Хаавал дүүргийн 30 дугаар Гал төмөр унтрах 30 дугаар ангийн Шурх өдрөл оператораар ажилладаг. Тэгээ манай нөхөр хажгаар сайхны анх хоёр бөөрийн дутагшил гэдэг онцтойгоор одоо бөөрийн диализын аппаратанд 7 хоногт 3 удаа ордог. Тэр гинт ороод ирсэн. Ажлаасаа дөнгөж орж ирээ байжсэн. Гинт ороод ирэхлээр гайхал байж байна. Ажил ихтэй байгаа. Ерөнхийдөө тэгэл өдөр болгоно ч юм уу. Хаяа ээлжнээс буугаал эргүүл мөргүүлээр явал. Тиймэрхүү байгаа. За тэгээд одоо өчүүгэн ч гэсэн одоо миний өөрийн зүгээс тэгээд манай Васаггүй харцаг маань бас хүндгшилттэй ирээгүй учраас над руу одоо 500 мянган төгрөг шилжүүлсэн байгаа. За энэ ингээд одоо Васаггүй харцаг маань 500 мянга. За энэ бол одоо би өөрөө бас одоо энэ танаа гэр бүл болсон нөхөр чимжлэн зориулаад одоо өчүүгэн ч гэсэн бас 500 мянган төгрөг бас нэмж ингээд хийж байгаамаа. Төстэй босгоод эвлэлж байгаамаа. Баярлалаа. За баярлалаа. Хайц ч гэсэн спортын дэх амжилт хүсье. За баярлалаа. Үнэхээр мэдрэмжтэй юм харцаг маань. Амьдрахын төлөө зүтгэж аимшигт өвчнөд тэмцэж байгаа энэ залуугийн гэр бүлд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье өрөө. Гэр бүлийн нуруундаа үүрчваа энэ бүсгүйгээр бахархгүй байхын аргагүй юм. Бүсгүй хүн их хүн гэдэг ийм агуу, ийм энгүй байдаг нь юутай гайхалтай. Монгол бүхийн зүлэг ногоон дэвжэнэ эр бира гайхуулан зодоглож түмэн олноо баясгадаг эдэр хоёр харцахын сэтгэлийн бэлгийг ийн нэгэн монгол өрх хүлээн авлаа. Өргөө герт нь хүчит бүх орж ирэхэд жилийн өнгөө даан хэмээн монголчууд бэлгшэм баярлдаг түмэн билээ. Залуу гэр бүлийг маань монгол бүхийн хиймэр эвээх болтугай. За баяртай цаа. За баярлалаа. За Хиймэр төсөл. Хиймэр төслийн ерөнхий ивент тэтгэгч Хангай Construction. Монгол бүхийн хиймэр шингэсэн Монгол бүхийн өргөнөө хүчит харцуудын маань бэлтгэл эхэллээ. Дуртай ажиллаа сэтгэлээсээ хийн гэдэг сайхан байдаг шүү дээ. Түүнтэй адил манай бөхчүүд маань бэлтгэлээ хийхдээ үнэхээр дуртай. Зарим нь бүр хүүхэд шиг л баярлах нь холгүй бэлтгэл дээр.
Мэхээ давтаж алдаа оноогоо дэнсэлж барилдааны бэлтгэл хийнэ гэдэг өгчүүдэд хамгаас чухал. Хөлс хүч шавхаалж самбаа ур ухаан энд л харагдсан шүү дээ. Амжилт залуусаа. Тоошоо сайхан. За бэгээ давтах юм бол арай мөрөө давтаж өгнө. За ганц тулга анар хоёр тул тоогдомих маш тохиромжтой дундын нуруутай залууч бол энэ дээр сайхан юугаар тусгаад өгөөр яг энэ гол юм энэ хоёр дээр. За ганаа тоогдлоо. Барьцаа татаж ирээд тулаад шанаагаараа наад шанаагаараа жинхэнэ тулж өөрөөсөө энэ гол шанааны тулгуур хамгийн чухал. Одоо чиний наад шанааг ийм л юмд л одоо ашиглаж шүү дээ. Үндсэндээ бол энэ сайхан шанааг ирч. Одоо анарыг ингээ өөр хүн татсан баруун. Хаа. За. Баруун хөлөө ингээ урдаа тавьчаад өвдгөө ингээ ёрдоод байгаа дэвэл тоогдоход ивгүй тийм ээ. Тэгэхээр нэг тулаад хоошоо алах. Одоо тоогд. Тий. За ингээд өнөөдөр Баасах хугацаа төрийн жижүүр өдөр. Тэгээ Баасах хугацаа төрийн одоо урилгаар өнөөдөр Монгол Улсын харьцаг өсгөрөд хугацаа маань хүрэлцэн ирлээ. Тэгээд бид хоёрын одоо урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Сайхан аварж гэнэ үү да? Сайхан аварч байна. За та бэлтгэл сургуулсан. Ууса. Бид нар бүгдээрээ сайхан бэлтгэлээ яцгаагаал. Бас Монгол бүхий одоо харьцаг золтой бүхчүүд юм ба сайхан барилдаан болгож байгаа хиймэр төслгээд бас тэгээ сонссон. Үндэсний хөвгөл бол яг сүүлийн гэж баг 90 оноос хойш гарааг баха тойргийн барилдаанууд нэг. Хоёр тэгвэл бас яг энэ орчин цаг үед хүмүүсийн сонирхлыг бүх сонирхогчдын одоо сонирхлыг татах учраас нэг шинэлэг тийм хэлбэрийн барилдаа болж байгаа. За энэ барилдаанд оролцож байгаа залуучуудынхаа бас бэлтгэлийг ирж харлаа. Бүгдээрээ бэлтгэл сургалт их сайтай сайхан байна. Тэгээд сонирхолтой сайхан барилдаан болох байх гэж бодож байна. Миний хувьд бол яг миний хувийн бодол энэ үндэсний хүүхэд ямарваа нэгэн тийм хэлбэрийн юмнууд заавал бүгд ингэж болж байгаа халамгүй шүү дээ. Ингээд болоод ингээд хийгдээд явж байгаасаа гэж хүсдэг. Тэг хүлээдэг ийм л хүний нэг. Тэгээ энэ төслийг ч гэсэн бас яг үзэгчтэйгээ адилхан ингээд энэ нийтийн барилдах өдрийг тисчадан хүлээгээл байж байна да. За яг Монгол улс гэж байхад Монгол бүх байна л да. Монгол бүх бол Монгол одоо үндэсний спортын хамгийн том одоо нэг хэлбэр шүү дээ. Манайх 3 төрлийн спорттой суур морь бүх гэдэг. Яг 6 зааны залуу зааны үе гэдэг шиг одоо яг энэ цаг үед байгаа энэ залуу авраг гарслан гарид харцгуудын үе бол бас үндэсний хөө нэлээд том илрэл болохоор тийм оргил үе. Тэгээ яг энэ үеийн залуучуудыг харж үлгэр дуурайл авч эдгээр шиг бүх болох гэж одоо хүсч мөрөөдөж байгаа олон залуучууд бүхий спортод хөл тавьж ийн л да. Барилдаж ийн. Ер нь бол бас нэг өөртөө итгэх хамгийн том итгэлийн нэг илрэл нь бол ер нь барилдаж үзэх штэ. Хүмүүс анги дотроо ч одоо ингээд нэг хүүхдүүд олноороо цугулсан тоглосон газар ямар нэгэн хэлбэрийн тийм барилдах хүсэл сонирхол нэг бол барилддаг ч юм уу тийм байдаг штэ тий. Тэндээс л ингээд цаашлал явдаг юм багхгүй. Бүхий өргөнд ирээд зодог өмсөд барилдах, за үеийнхээ залуучуудаа бэлтгэл хийж үзэх, өөрийгөө сорж үзэх гэдэг бол одоо эр хүний бол одоо бас нэлээд том шалгуур үзүүлэлт юм шүү. Тэрэн дундаас ингээд шалгарч гараад бүх болно гэдэг бол бүр том хэлбэр юм да. Би энд оролцож байгаа бүх хүүхдүүдтэй барилдаж ирсэн. Сайн бүр эднэрийн багнаас өсвөр залуучуудын тэмцээнд оролцож ирсэн. Анх бүхий өргөөнд ирээд барилдаж ирсэн, аймгийн цолтой бүх байсан. Одоо энэ төвшөнд хүрээд барилдаж байгаа барилдааны арга, барил, биеийн галбир, хийц ер нь бүгдээрээ ингэ нь сайн мэднэ. Би ганц тулгыг бүр хүүхэд байхад нь одоо барилдаж байхыг харж ирсэн. Нэлээд биартай, суурьтай, хүлээцтэй тийм залуу. За яг одоо бол харцаг цолмол авцсан одоо эд ийм сайхан багт нь бол барилдаж үзээгүй аймгийн цолтой залуу багт нь бол барилдаж ирсэн. Эдгээр дээр бүгдэнтэй нь барилдаж ирсэн. Унахт нь ер нь унж зад бараг цөөхөнд авч утсан бахаад. Баасан хүүтэй ч гэсэн барилдаж ирсэн. Баасан хүүг бол бүр багаас нь бас мэднэ. Тэг ер нь бол нэлээд тийм уран хуурц барилдаантай, авьяастай дөрвөн мөчний ноцлогоо гэж монгол хүүхд хэлдэг юм да. Дөрвөн мөч гэдэг нь хөлөөрөөч гараараа ч мэхийж барилддаг гэсэн. Одоо хүн барилддаг хүнийг тодорхойлж хэлж байгаа хэлбэр л дээ. Баасан хүү бол бас биеэр жижигхэн ч гэсэн
Одоо эрд зөрөгтэй, авьяастай, хүсэл мөрөөдөлтөө хүн яаж барилдаж болдгийм бэ гэдгийг Монгол бүхэд өөрийнхөө одоо барилдааныхаа амжилт хоёроор нотолж харуулж байгаа юм шүү дээ. Их сайхан барилддаг залуу. Спорт гэдэг бол өөрөө их хатуу шүү дээ. Юу ч тохиолдохыг бол одоо тааваршгүй. За хамгийн одоо ихний хэцүү зүйлүүдээс нэрлэх юм бол бэртэл гэмтэл ингээл зөндөө асуудлууд байна. Одоо энд барилдаж байгаа залуучууд бол миний мэдгээр хамгийн доотлолтой нэг 10-аас дээш жил тасралтгүй гэж хэлээ шүү. Өдөр болгон бэлтгэл сургалт хийсэн. Тим хүмүүс байгаа тэгээд. Тэр бүхний ард ингээд харахад их амархан. Яг зориод ингээд зүтгээд явж байгаа хүмүүст бол бас нэлээд өндөр шалгуурыг давж иж бүх болдгоо л доо. Одоо энэ танаа нэвтрүүлгийг үзээд ингээд би бүх олон том болоод барилдах гэж байгаа гэдэг ингээд өөртөө одоо өөрийгөө одоо тэгж мөрөөдөөд ингээд өөрийгөө бэлдээд байж байгаа хүүхдүүд бол яхаа бүх хүн бол хамгийн ихний одоо их ажилсаг байх хэрэгтэй. Ажилсаг хөдөлмөрч байх хэрэгтэй. За тэгээд хүмүүжилтэй байх хэрэгтэй. Хүмүүжил гэдэг дотор бол одоо өөрөө одоо их зөв одоо зохистой зааш зангаас ахуулаад биеийг сайхан авч явдаг, гэр бүлийн хүрээ, нийгмийн харилцааны хүрээнд одоо их хүлээцтэй, төвчээртэй тийм байх хэрэгтэй. Ер нь бол 1% авьяас байхад 99% нь хөдөлмөр байна гэдэг. Тэр бол их үнэн үг шүү. Энэ дотор байгаа бүх бүхчүүд тэрийг хүлээн зөвшөөрөх байх гэж байна. Тэр бол яг үнэн үг. Энэ хэмэр төсөл бас цааш ингээд үргэлжлээд явхад манай бүхчүүд өөрсдөө бас өндөр хариуцлагатай, үүрэг оролцоотой, бүхэн үйл хэргийнхаа төлөө хоёргүй сэтгэлээр бас сайхан зүтгэх ёстой гэж энэ цаг үед барилдаж байгаа энэ залуучуудаа бас бүгдэнд нь уриалж хэлмээр байна. За тэгээд одоо энд оролцож байгаа бүх бүхчүүдтэй бүгдээрэнд нь өндөр амжилт хүсье. Ард түмнийг сэтгэлийн зэнгэл эдлүүлж чадах тийм сайхан Монгол бүх, тийм сайхан барилдааныг ард түмэнд үзүүлээрэ гэж хүсье. Тэгээ бүгдээрэнд нь ардын хувьсгалын 100 жилийн ойгоор цолоо ахиулж, цолоо баталж, хувь амжилтаа ахиулж одоо бас амжилттай сайхан барилдахыг хүсье өрөө дөө. Химэр төсөл. Шоу нэвтрүүлгээс хүндэтгэх шалтгааны улмаас чөлөө аваад явсан ч уран барилдаант баасан хүү харцгаа та бүхэндээ танилцуулъя. За би Усамгийн дэсмийн Ариат Монгол улсын харцаг төрөөгийн баас гоож байна. За би аавжээсээ Есүлээ айлын баг хүүхэд. Тэгэхээр 2003 оноос 13 настайгаас энэ сүрийн барилдаанаас барилж эхэлсэн. Тэгэл ахыгаа дагж барилдаал бүгд орхотой болсон доо. Ээж аав хоёрын талд бол хоёр талдаа хоёр мөхөө думтай. За хамгийн анх 2003 онд Сумандаа сүрийн барилдаанд барилдаад 13 настай сүрийн барилдаа төрүүлчихсэн тэгэл. Тэр барилдааг санаас гардгүй. За хамгийн одоо миний бас сэтгэлдүүлсэн барилдаан, сэтгэлдүүлсэн наадам гэвэл 2009 онд одоо би тэгээд тунсаар байгаа 5 6 7 дэр ингээд тунсаар байгаа төрсөн ахтайгаа үзүр төрөнд үлдчихсэн. Аймгийн наадмаар. Тэгээ аймгийн зам бол ахтрууд арслан болоод тэр л одоо бас сэтгэл тоногчдыг бас ховор тохиолдол байх гэж боддог. Тэгээ одоо манай аав ээж тухайн үед хөдөө сумандаа байсан. Тэгээ одоо би ч тэр урд өдөр нь сумандаа үзүүрлээд тэгээд маргааш аймгийн наадмд явж барилдах даав дэгжээс за миний хөөч авах бай тэгээ боломжоор барилчаад ирэхгүй доо. Ах чин дээшээ сайн барилдах байх гээл. Ах удаа тухайн үед аймаг төрүүлэх хэмжээнд яригчлээсэн л да. Би болохоор арай нэг баг бас нэг арай болоог байх гэж харж байсан ч юм уу нэг тэгжсэн шиг лээ. Тэгэл аймагт очиж үзүүрлээл би үзүүрлээ ах руу үлсэн гэсэн манай ихч аав руу ирсэн бэл. Тэгээ ингээ мегмар жав төрүүллээ. Тэгээ баска ингээ үзүүрлчлээ гэсэн. За бити хотлоо мега төрүүлсэн бол болж дээ миний хөө. За баас уу яхаараа үзүүлдэг юм баг миний хөө тэггүй наадам гараг үзээд ирэх ханцаа нэл ингээ яриад ирсэн шиг. Тэгээ энэ зам болсон шүү гэдэг гэсэн чинь зөндөх баярлсан гэж хэлжлээ. Бижтэй доорлого явах уу тэгээд жим багтаа бижтэй доорно тэгэл. Энэ том богц цолтой жилтрүүрээ том биетэй хүмүүстэй барилдахад ерөн сайхан өөрөө яа барилдахыг хичээдэг шүү дээ. Ер нь бол над нэг одоо нэг би томтой хүнтэй барилдлаа, би жижигтэй хүнтэй барилдлаа, би намхан шүү, би жим баг шүү гэж нэг тэгж бодож байгаа шүү. Зүгээр нэг өөрийнхөө сансан бодсныгаа бэлтгэл сайн байвал өөрийгөө бэлтээд гараад ирсэн юм чинь бэлтгэл
дээрээ хийж давтчихсан мэхээ зүгээр барьцаа авал тэгэл хамарч хамаагүй их хүний толгоонд орж ирсэн одоо ямар ч юм орж ирүүл дээр одоо тэрийгэ даалгаад хийгээл ер нь голцоо ер нь тэгэл угсраа мэх хийж барилдгийг л боддог шүү дээ ер нь. Яваа барилжихыг их хичээдэг. 2013 онд анх улсын начин болж исэн. Урдсан жилийнхаа 4 наалтан дээр таараад би ойдчихсан Ганбаатар гэрд. Тэгээ одоо урд жил нь ойдчихсан. Тэгээ дараа жил нь одоо дахиад гарч за одоо энэ том үнэтэй чинь гээл одоо шийдсэн юм аа. Одоо өөрийнхөө бодсон санснаа хийгээл барилдана. Тэгээ одоо хийхгүй унж харамсчихснаас хийгээ барилдсан хамаагүй дээргээл өөртөө тухайн үед багштайгаа зөвлөж барилдаа тэгэл даваа тэр жилийн начин болчихсон 13 онд. Тэгээ 3 жилийн дараа 16 онд 95 жилийн хойгоор 6-гийн даваад одоогийн Булган аймгийн улсын начин Амар сайхан гэдэг. Амар сайхныг одоо тухайд начин зулны бодлон хангахад 5 аймаг гарсангаас амарч явж тэгээ харцуулж ирсэн. Улсын начин Баасанхуу аймгийн гарсан Амар сайхан хоёрын барилдаан баруун талаараа зургаа Баасанхуу начныг хутгах гээд дуудлаа. За давуудаа хутгадаа давуудаа. За түрүү 5-ын дав хаачир начин яг энэ микэрэн давсан саяас Амар сайхныг мөн энэ микэрэн давуудах хутгах хоёрууд яг л зэрэг байна юм. Овс аймгийн дэс Мариата бүхин овс нургал сүлдвийн дэврэ спортын ороо Кореоптик Монголиа компани бүх Монгол улсын төрөгийн Баасанхуу аймгийн гарсан Амар сайхнаар 6 давж Монгол улсын харцаг судлын улсыг ангадаа. Дөрвөн гарын ажнаар михийг уучгаа бүхэн мэдрэхгүй. 40-50 мехникийн адиг даалгахыг үзэгч олон мэдэхгүй. Өрсөн махвадя сон давсан бяртайг Монголын хүчтнүүд андуурахгүй. Логийн Баасанхуу төрчихсөн бөхөө Монгол даяар андахгүй. Овс аймгийн тэсмийн хрият сүлд спорт хороо овсон уур дэвжээний бөхөө Монгол улсын харцаг төрөгийн Баасанхуу. Хиймэр төсөл. Хиймэр төслийн ерөнхий ивент тэтгэгч Хангай Construction. За өнөөдөр одоо манай багийн жижигэр өдөр. За одоо харцуудаа бол өнөөдөр зочиндоо сайхан хоолоо хийж өгөх гэсэн байна. Тэгээ аагийн багштайгаа одоо хамт өнөөдөр хоолыг хийсэн. За харцгуудын баг, гамтлагын багийн одоо гишүүн Баасанхуу харцаг маань аргид бас хүндэтгэх шалтгааны улмаас явсан байгаа. Тэгээ өнөөдөр нэвтрүүлгийн багт одоо хоол хийхэд одоо оролцох гэсэн санал тавьснаар гамтлагтаа одоо хань болж хамт одоо хоол хийхээр хүрэлцэн ирсэн байна. Өнөөдөр бид хоёр ярилцж байгаад бас бусдаагаас нэг арай өөр хоол хий гэж бодоод сайхан хоньны шансан тухай тэгээд нэгдүгээр хоол нь одоо сайхан төвшөл хийж гэнэ нэг. Өнөөдрийн жижигүр ган тулгад оройн хоол хийхэд алтан хуйг начин маань туслахаар боллоо. Багш хүн учраас ган тулгыг ганцаар ингэ явуулж чадсангүй. Дэм дэмэндээ дээсэрчэндээ гэдэгтэй. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Алтан гадас ресторан. За өнөөдөр аагийнхуу дээр одоо бусдаас нэг арай өөр хоол хийх гээд сайхан толгой сонголоо. Хоньны толгой бол одоо хүний ядаргаа тайлтай бас нөгөө арьсан тэгсэн гөлчгөр болготой битүүшил хийж гэн. Битүүшил бол одоо хүний ядаргаа тайлтай хий хүү гаргадаг. Тийм баа. Битүүшилээ бас нөгөө хунчиртай битүүшилтэй. Энэ хунчир гэдэг бол одоо манай оронд ургадаг. Тийм одоо хүн хорхоотойг орлох тийм орлохоос дархлааны их сайхан шимт юм сонгон сайхан ургамал байгаа. Тэгээд өнөөдөр цайган бол одоо хунчиртай цаг ийм сайхан цай чанж шилдэг харцгуудаа одоо дайлах гэж мөн жочтоо дайлах гэж байгаа. За битүүшилөө би хариуцаа аваа ич та. Тэгээ гантлага маань толгоогоо одоо. За ер нь бол толгоогоо одоо сайн хуухлаад одоо тэгээ сүүлд нөгөө сайн угаалаа. Эхлээ хариуцалчаад сүүлд нь их л сайн угаасан. Одоо ингээ бэлэн болцсон байгаа. Одоо тэгээ амтлагаагаа тоочийн заавраар энд за давс верц болчих та. За давс верц болон баврын алч сарин сумнаар яваа. За. За давс верц хар верц бас жоох юм лээ. Хар верцнээс 2 жоох юм шүү дээ. Тэгээ сормос хийх юм. Нэг 5 шиг хийчих. За. Баврын алчнаас 2 шиг хийчих. За тэгээ зааврын дагуу сайхан энд
толгой ширийг одоо бид манай монголчууд бол сайхан уламжлалт аргаар ингэж хийж иддэг байгаа. За тэгээд ерөнхий толгой ширийг идэхдээ маш сайн харавсалж их сайхан бэлтгэж иддэг. Үснээс нь одоо юу ч байхгүй болоод. За тэгээд энэ толгой ширний хамгийн гол нэг онцлог нь юу гэхээр зэрэг харавсалж ингэж яаж байгаа шүү дээ тийм ээ. Үсийг одоо хуйгаж энэ толгойг бол ерөнхийдөө амар хэлбэр аргаар болгож идэх гэх юм бол арсын өвчөөд идэж болно тийм ээ. Яагаад заавал ингэж хуйгалж иддэг вэ гэхээр зэрэг одоо тэр хаврын цагт ядаргаа хий хуй эдгээрийг даардаг. Тамирчин хүмүүс бол одоо маш их хөлс гаргаж одоо ачаал авдаг. Тэгэхээр тэр урд авсан ачаалыг одоо хурдан тайлж тийм ээ сэргэж авахын тулд тийм ам чанар сайтай хоол бол одоо тамирчид идэх ёстой байдаг. Үүний одоо дагуу тамирчид маань одоо толгой ширийг одоо бас хүнсэндээ сайн хэрэгэлдэг. Хий дарна гэж үздэг тийм. За тэгээд ингээ бочхоо. За манай уламжлал бол одоо толгойг дандаа чанж иддэг байгаа тийм ээ. Тэгсэн өнөөдөр манай энэ хоолны онцлог маань юу гэхээр зэрэг нурманд болж одоо битүү жигнэх аргаар хийж байгаа. Ийм их тусгай технологитой юм байна. За тэгээ одоо нөгөө амтлагын хувьд бол одоо сонгон хар перц давс за тэгээд сонгон гэх мэт сонгон саримсаар амталсан. За одоо жигнэх ажлыг тийм ээ нурманд одоо шир жигнэж болгох юм байна шүү дээ. За энэ ажлыг хариуцаж одоо гантлага маань болгоно. За тэгээ хачиранд нь одоо төмөс луувн зэрэг одоо бас хүнсний ногоонод орсон байгаа. За гад ассан байгаа юу? Оо янзтай. За үнэстэй янзтай. За одоо битүү шүлээ хийх гэж байна. Битүү шүл маань одоо монголчууд бол ер нь их хүмүүс хийж иддэг баг. Хамгийн сайхан хоол шүү дээ. Сонгоноо жоох жижиг гэрчнэ. Аагийнх маань одоо хунчртаа цагаан чанаа зүгээр завгүй л ажиллаад байна. За ер нь хунчртаа цай чанж байгаа хүн биш үү? Анхудаа хийж байна. Тэгээд одоо хунчрын тухай бол одоо бас их сонирхож уншиж байсан тийм их сайхан гарахтааны бүтээгдэхүүн гэж ойлгосон. Сайн маань зөвхөн одоо хунчр байдаг бас энэ рестораны маань тусгай технологи бас хийц байдаг юм байна. За энэ хийцнээс одоо ингээд хийнэ. Босолгаар нь хийгөө. Одоо шууд хийчихөө. За тэгээ босолт нь самраад байж. За цайныхаа давсыг одоо хийгээд шар дусаа хийцэн. За ингээд цай маань ингээд болж байна. За босолт нь самраад одоо манайхан чинь 4000 самарсан л гэдэг байгаа. Би ч одоо нөгөө зөвлөгөө авч явсаар байж байгаа тоолхоо мартсан юм байна. За махан руу өшглөөд бэлтцсэн. Махан игчгүй тоочоо. Босно. За сайхан махаа занлаа. За. Гол бүтээгдэхүүн болох одоо хунчир. Тэгээд соримсол одоо ерөөсө хүний биеинд ерөөсө маш сайн манайхан ч одоо цэвэр антибиотик гэж яриад байна шүү дээ. Тэгээд сонгон өөр янз бүрийн тийм нэг амтлагч байхгүй. Яг сайхан оргиороо дүүжлийнэ. За давсан бол харин би мэдрэмжээрээ гээд байна шүү дээ. Олон хүнийг жоохон багдуулчихгүй. Гэртээ мэ чанга хаяа хоол мол ихээр жоохон шоргодуулчих талтай л байдаг. За цай болцсон одоо домбондоо хийгээ тэгээд бэлэн болж байна доо.
За нурмаас хэлээ. Нормаа бүгдийг авч чад. Дээр доороос могоо ингэ нормалчдаг юм тий. Дээр доорсон сайхан. За ингэ задлах уу. Яастай болтой багч. Гүнэр гэж янз юм аа. За ахлах тогоочи заавраар хийж байгаа. Битүү шүлэн бол одоо аяганда махан хийгээд шүлийн тааруулж хийгээд тэгээд урьлаараа амын одоо бүтээж битүүмжилж болгодог үүгээрээ битүү шүл гэдэг тийм ээ. За энэ маань битүү хоол гэж явдаг, хүний ядаргаа тайлдаг. За ийм бас сайхан амттай монголчуудын уламж их сайхан хоол байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Алтан гадас ресторан